Premier Sports-тэй суугаад тааруулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхэн 4 дахь өдрөө Дархан United Arena-гаас тоглолтуудыг шууд хамжуулан хүлээн авч үзэх гэж байна. Өнөөдрийн бидний эхний тоглолт аварга хамгаалагч Улаанбаатар Amazons тэдний эсрэг ADM Wings багуудын тоглолт байх болно. За багийн бүрэлдэхүүнүүдийн талаарх мэдээллийг хүргэхэд Улаанбаатар Amazons Монгол улсын гавьяа тамирчид болох Хулан Ариун цэцэг нарт 1 сарын чөлөө олгосон байна. Харин тэдний эсрэг тоглох ADM Wings туршлага болон залуу үеийг хослуулан аваргуудын эсрэг тэмцэхэд бэлэн болжээ. Хамтдаа тоглолтоо хүлээн авч үзцгээе. ADM Wings. Хоёрдугаар 24 багийн тоглолтын тоглогч Баторчин Санжасүрэн. Хоёрдугаар 9 багийн төвийн тоглогч Нямдоржин Үлзихо. Хоёрдугаар 5 багийн холбооны тоглогч Сародин Тамир. Хоёрдугаар 7 багийн тоглолтын тоглогч Нямэрдний Алтай. Хоёрдугаар 11 багийн тоглолтын тоглогч Алтанцолын Инхтол. Хоёрдугаар 1 багийн хамгаалалтын тоглогч Үлзиотын Алтан цэцэг. Хоёрдугаар 8 багийн холбооны тоглогч Баянтүрийн Соёлоо. ADM Wings-ийн гарааны таван тоглогчийг танилцуулъя. Хоёрдугаар 6 багийн хамгаалалтын тоглогч Батмөнхийн Гэрэлмаа. Хоёрдугаар 3 багийн хамгаалалтын тоглогч Эрдэнэбаярын Энэрмаа. Хоёрдугаар 13 багийн тоглолтын тоглогч Гамболтын Уран Шимэг. Хоёрдугаар 23 багийн тоглолтын тоглогч Ундрмагийн Уян. Хоёрдугаар 14 багийн төвийн тоглогч Баярсуудангийн Солонх. ADM Wings-ийн ерөнхий дасгалжуулагч Зөрөгтийн Соломон. Өнөөдрийн тоглолтын таван эсбагаар Улаанбаатар Amazons. Хоёрдугаар 12 багийн төвийн тоглогч Нямдоржин Эрдэнэбааяр. Хоёрдугаар 13 багийн төвийн тоглогч Шүтэн намтгийн Бямбжоо. Хоёрдугаар 25 багийн хамгаалалтын тоглогч Вагон Норвегийн Эрдэнэт. Хоёрдугаар 1 багийн холбооны тоглогч Гамбатрын Инхтэн. Хоёрдугаар 11 багийн холбооны тоглогч Келин Трон. Улаанбаатар Amazons багийн гарааны таван тоглогчийг танилцуулъя. Хоёрдугаар 32 багийн дотоод тоглогч Амарин Робинсон. Хоёрдугаар 14 багийн төвийн тоглогч Батрын Бодрэртэн. Хоёрдугаар 6 багийн хамгаалалтын тоглогч Симэнсэрэнгийн Ортнасан. Хоёрдугаар 16 багийн хамгаалалтын тоглогч Батсожин Бодрэртэн. Хоёрдугаар 7 багийн холбооны тоглогч Сэндчөгийн Бодор цэцэг. Улаанбаатар Amazons багийн ерөнхий дасгалжуулагч Хавер Гарсия. Хоёрын тоглолтын талбайд шүүн явуулахаар Монголын сагсан бие холбооны шүүгч Наран Жаргалын Инх Талай, Монголын сагсан бие холбооны шүүгч Үлзиотын Сэдэд, талбайлах шүүгчээр Монголын сагсан бие холбооны шүүгч Бачулууны Мөнхчин нар ажиллахад бэлэн боллоо. Иргэн үзэгчид тавхан суулнаас авсаж Монгол улсын төрийн дуулааг хүндэтгэн хүлээн авнаа.
Оройн дүргийн хүнд үзэгчтэй ингээд Дахар United аренагаас бид бүхэн Мигмар гаргийн эхний шууд амжилттай тоглолтод авахын хүрэхэд бэлэн болсон байна. Энэ бол эмэгтэйчүүдийн үндэсний дээд лигийн Улаанбаатар Amazons болон M-Wings гэдэг тоглолт байх болно. За хоёр багийн хувьд гэх юм бол өнгөрсөн улирал плей-оффын эхний шатнд шууд харан тоглоход цувралын харьцаа 4-1-ээр Улаанбаатар Amazons баг Wings-ийг илүүрсэн байгаа. За ингээд Wings-ийн хувьд энэ удирдлагын эхний тоглолт. За Amazons бол удирдлагын нээлтийн тоглолтыг 10 сарын 1-ний өдөр M-Bank аренад хийсэн. За тэгээд ялалт байгуулсан байгаа. Pirates багтай шууд харан тоглосон. За Wings багийн хувьд гэх юм бол бас улирал эхлэхээс өмнө хэд хэдэн туршлагатай тамирчдыг игнэдэ нэгтгэсэн байна. За 10 багаас бодтолтой 2 тамирчин бол Уянг Солонго гэсэн тамирчдыг игнэдэ илсүүлсэн. За Amari Robinson биеэр илүүрхэд 2 оног авлаа. За тоглолтын нээлтийн оноо. За Robinson-ы хувьд бас эхний тоглолтод маш сайн тоглолтыг үзүүлсэн. 23 оноо 8 самбар 1 ашигтай дамжуулсан үзүүлэлтийг гаргасан байна. Wings-д автхоо гэрэлмаа. За Солонго дээр бомбуулсан гар дээрээс Хинэрмаа. Уянг давтханаас гол дуусчгаа Солонго дээр бомб гэрсэн. Солонго зүүн рүүгээ өрлөөд их хийвгүй байдлаа самбарцсан давтхан амжилтгүй болсон. За Болор Эрдэнэ самбраас аваад тоглохыг эхлүүлж байна. Болор цэцэг, Болор Эрдэнэ. За Баатрын Болор Эрдэнэ бөмбөгтэй. 2 Болор Эрдэнэийг Гарсиа асгалжууд шууд гараанд нэрлсэн байгаа харагдаж байна. Болор цэцгийн дамжуулалт гоё ирсэн. Amari Robinson 3 оногийн шидэлтэнд дуудсан. За 2 дахь боломжийн төлөө тэмцсэн. Энэ удаа уртнаасан дээр бөмбөг ирж байна. Болор Эрдэнэ. За Robinson Солонго эсрэг нэг шахаад буцаагаад гаргасан. Болор Эрдэнэ холын зашилтгүй шидэлт амжилтгүй болсон. За Батцуучин Болор Эрдэнэ самраас бөмбөгийг аваад Amari Robinson-ы төгсгөл амжилтгүй болсон. Чадаа салхлаа. За Монгол улсын гавьяа тамирчид болох Батэрдны харин цэцэг Онлотрын хулан гэсэн тамирчид өнөөдрийн тоглолтод бол оролцохгүй. Багаас нь амрах тийм чөлөө өгсөн байгаа. За ялчгүй энэ зүүн одоо 5 эсрэг 5 дээр 3 эсрэг 3 дээр аль одоо нас насны шишээд насны шишээгт дуудагдаж тун завгүй тоглолтуудад олон тэмцээнүүдэд оролцсон. Дээрээс нь сая бас лиг эхлэхээс өмнө Улаанбаатар Amazons эмэгтэйчүүдийн клубын аврагч шалгаруулалт тэмцээнд оролцоод ирсэн. Маш одоо тийм ачаалттай завгүй зуныг өнгөрүүлсэн. За тэгээ улмаар багийн зүгээс энэ хоёр тамирчинд бол нэг сарын хугацаанд амрахын боломжийг олгож байгаа. За Wings-ийн давталгаа Солонго. Гол уянгаар бөмбөг дамжсан Болор Эрдэнэ эсрэг өндөр хамгаалж тулцсан бөмбөгөө барьсан голоор Солонго бөмбөггүй гүйлтийг хийсэн. Бужигнаа дундаас Энерма дундын зашид гүйцэсэн. Шидэлт амжилтгүй. Солонго 2 дахь боломжийг үүсгэсэн. Уянг. За хөөргөд явуулсан давталгаа дутуу гарсан. Задсан дамжуулт. Уран чимэг ямар гой дамжуултыг өгсөн бай. Уянгийн 2 оноо. За энэ жилийн рүүки уран чимгийн гомсгонгийн дамжуулт байлаа. За энэ төлөвчид бас Тайванд суралцаад утгацаад Монголдо ирсэн бас сая 100 бол энэ жил 3-3 Pro League-ийн тэмцээнүүд стопод шүтээс тусалгаас бас нэлээд хэдэн тэмцээнд оролцсон. Ийм тоглогч байгаа. Драфтын 2 дахь сонголтоор M-Wings багт нэгдсэн. За Болор цэцэг бөмбөгтэйгээ удалсан бөмбөгөө алдчихлаа. Уран чимэг бөмбөгтэй гэрэлмаа урагшаа давталгаагаа эхлүүллээ. Гэрэлмаа. За өөрөө зүүндээ яваад орсон. Батмунгийн гэрэлмаагийн сэрэг нэгэн давталгаа.
Амарч гоё хоормог хөдөлгөөн байлаа. Онооны тэргүүл Wings ирсэн. Уртнаас нь доошоо Амари Робинсон төгсөн. Болор Эрдэнэ зөөрөөд орчлоо. Болор Эрдэнэний товтлогоон дээр алдаа гаргаж зогсоож байна. За сүүлд нөхж ирсэн уянгын алдаа болчихоо да. За тийм байна. За Wings багийн 2 дахь алдаа. Нэгчлээ шилт амжилттай. За Болор Эрдэнэ бэлтгэлийн нээлтийн тоглолтод 6 оноо 3 самбар гэсэн үзүүлэлтийг үзүүлсэн. За бидэнд Wings багийн асуулжуулагч Цолмон харуулад өнгөрлөө. За багийн бүрэлдэхүүнд бол асуулжуулагч дээр тэгж яах төр бол өөрчлөлт гараагүй. Батлага асуулжуулагчаар Цолмон асуулжуулагч үргэлжлүүлж нь ажиллаж байгаа. За гэхдээ багаас явсан бас тоглогч гэх юм бол мэдээж багийн авлагч Сод Цэцэг 10 тоглолт руу явсныг үзэгчд маань сайн санаж байгаа. За бүүний шилжилт их гоё болж байгаа. Уран чимэг харин шахаад явах гэсэн зөөрө контакт алдсан Солонго спортын бус алдаа гаргаж эсрэг багийн давтгал зогсоолоо. За солилцоо захиалагдсан бодтой албан байралд Солонгыг Стэгнэр санд руу аваад үлцгий хүү талбайд руу орлоо. За үлзийхүү бол бас л энэ зүүн багт шинээр нэгдсэн залууд болж тийм нэг. Ер нь Wings багийн бүрэлдэхүүнийг харах юм бол Монгол Улсын их сургуулийн жишээ огт тоглож байсан одоо шонхруудын үеийн төгсөгчтэй шилдэг тоглогч байгаа шүү дээ. За тэдний нэг бол үлзийхүү. За жуу шугам дээрээс Amazon-с бөмбөгийг эзэмшнэ. Болор Цэцэг. Амари Робинсон. За биеэр илүүхэд явах бүрэн боломжтой гаргаад өгсөн Болор Цэцэг суларсан. 3 онооны шидэлт оновчтой боллоо. За Цэцэг Болор Цэцгийн тоглолтод ихний оноогоо авлаа. Хогийн 9 дахь оноо. За хулан ариун цэцэг гэсэн бас багийн гол тоглогчд нь одоо эзгүүд бол Amazon-сын бас энэ хүчрхийг зузаан бүрэлдэхүүн одоо сэлгээний тоглогчтой илүү бас Гарсиа асуулжуулагч ашиглаж яаж тоглох нь гэдэг нь сонирхолтой байна. Гөрөлмагийн давталгаа амжилтгүй болсон Болор Цэцгийн урагшаа өгсөн дамжуулалт эзэндээ бол ирлээ. Робинсон буцаагаад өгсөн. За бужигнаа дундаас дамжуулалт таслагдсан. Урагшаа Энерма хурдан давталгаанд гарч ирсэн. Энермагийн төгсгөл амжилттай. За хурдан давталгаагаар 2 хоног 2-оор ахиуллаа. За Энермагийн хувьд бас 22-оос 23 оны үлрэл. Одоо оноо авалтын дунджаар бас их дээгүүрж ирж ирсэн тийм. Хоцон гэрэг сургуулийн шилжүүлэлт багаас тоглодог байна. Робинсон хөдөлгөөн гоё сайн давталгаа амжилттай. За энэ тоглогч бол тэгээд удирдлагын нээлт за тэгээд удирдлагаас өмнө тэр Азийн урагшлалаар бол одоо клубүүдийн тэмцээнч дээр өөрийнхөө тоглолтыг бүрэн дүрээр харуулсан. Дээрээс нь Amazon-сын бас 3-3 багт нь энэ зам бас тэмцээнүүдэд оролцоод явсан. 4 ч одоо Women's Years бол оролцсон. Эмэгтэйчүүдийн сурал тэмцээнд. За тий саяны шиг одоо будагтаал байдаг байрлал эслийг өмг дуудаад авахд бол ямар нэгэн байдлаар багтаа ашигтай үйлдэлийг хийж байгаа. За Болор Эрдэнэ бөмбөгтэй. Болор Цэцэг зүүндээ хөдөлсөн явах газаргүй боллоо. Уртнаас нь бөмбөгөлж яваад хөөргсөн давталгаа амжилтгүй болсон. Амара Робинсон бие хүчээр илүү байна. Өстө торох зүйл байна да. Ямар ч судлалаг. За давхар хамгаалт хурдан ирж ирнэ Амари Робинсон бас зогсоохгүй бол нэг хамгаалагчийг бол үлхэн авгалж байна. Энерма 40 давдар зай гаргасан холын зай шидэлтэй хадаж байна. Уртнасангийн самбар. Онооны зүрх 7 болоод холдчихсан байгаа. Энэ тоглоог Wings-с хамгаалах зайлшгүй шаардлагатай байна. Болор Эрдэнэ үндсэн шидэлтэй хийсэн. За ингээд Amazon-с 9 онооны тэргүүлттэй болох үед Wings багаас цолмон тасгалжуулагч тоглолтын эхний засварлага захиалж байна. Шууд амжуулалтын гол
Засварлага хугацаа дуслаа үзэгчтэй шууд амжилтын платинум ивент тэтгэгч Дасанда Буухан М-банк. За 9 онооны тэргүүл Amazon-сын талд бий болсон дахиад нэгэн бөмбөг тасалтыг уртнаас хийгээд тоглоонд орж байна. Робинсон за өөрөө довтлох гэж яарсангүй уртнаас нь өгсөн дамжуулалт нь бүсийн дөрөв зөрчигдлөө. За уртнаас нь бөмбөг тасалсан хэдий зөрөө довтлогоон дээр их хайхарамжгүй байдлаа. Бөмбөг алдчихлаа. За шууд дамжуулалтын гол ивент тэтгэгчээр хамтдаа төрүүлж алах нь Unitel ажиллаж байгаа. Уян. Жаголоор бүгд бөмбөг авсан боловцгийн эсрэг довтлогоо алдлаа. За уран чимгийн энэ тоглолт гүйцэтгэж байгаа эхний довтлогоо байсан Болор Эрдэнэ. Уртнаас нь за Амари Робинсон буцаагаад уртнаас нь өгсөө. Урдаар илүүргэж ороод довтлогоон дээр нь за алдаа гаргаж байгаа юм байна. За уянгийн за гэрэлмагийн алдаа гэж үзэж байгаа юм уу? Тийм байна. Анхны жилийн шийдэлт их хүчтэй гарлаа. За үндэсний дээдлигийн 2024-өөс 25 оны үлрэлт Улаанбаатар Amazon үлрэлийн 15 тоглолтоос ердөө ганцхан ялагдал хүлээсэн, омны хөлгүүд ялагдал хүлээсэн. За тэгвэл тэдний тавид эсрэг тоглож байгаа Audi Wings багийн үлрэлийн 6 тоглолтод хожлоо болсон 9 ялагдал хүлээсэн. За тэгээд плей-оффын сүүлийн байраар 4-р байраар шалгарч плей-офф яг энэ хоёрыг хоорондоо уулзаад таарч тоглосон. За бүгний төлөө тэмцэл 2 дахь боломжийг үүсгэсэн Уянга. За үлцгийн өрөв чиглэсэн дамжуулалт нь шууд л байгаас гарлаа. Дундаас нь бол хамгаалагч үрээгүй. Болор Эрдэнэ за нэг заслаа авсан зүүндээ дайраад орсон. Солгоо гарын төгсгөл нь оновчтой болж байна. Уран чимэг. За ихийгүү хоёр хамгаалтын голд орсон тэгээд Амазонсоор алдаа гаргачлаа. Улаанбаатар Амазонс ихний алдаа. За солилцооц хаалгацсан Wings багаас Солонго талбайд орж ирлээ. Уянга сэлгээний самт руу суулсан. Уран чимэг гинэрма бөмбөгөө хүлээж авч чадсангүй алдчихлаа. Болор Эрдэнэ Робинсон за талбайн баруунда зүсээд үүсэн. Довтлогын амжилттай боллоо. За нэгдүгээр үе боос төгсөж байна. Amazon-сын тоглолт бол ер нь асуудалгүй нэгэр жигд ажиллаж байна. 14 онооны зүрхэл гэдэг үүсгэжсэн. Дахиад уран довтлоонд орсон. Болор Эрдэнэ нүүрний шугам дагаад орох үедээ гадаа гიშгсэн гэж үзээд бөмбөг Wings шилжлээ. Энэрма Азавч руу уран чимэг рүү жигсэн дамжуулт нь болорцог бөмбөг гаргалаа. За солилцоо захиалгдсан Wings-с Монгол Цэг сургуулийн төгсөгч оюутны лигийн авраг Соёлоо талбайд орж ирлээ. Хатан тоглогчийн байрлал дээр. За Соёлоогийн эдийн жилээс Сод Цэг багаас явсан учраас багийн ахлагчийн үүргийг хүлээж авсан. За давхар хамгаалалт ирээд Солонго бөмбөгийг өгсөн. Довтлооны секунд дуусч байна. Хажуудын шалгаад шийдэлт явуулсан цагираад аваад явчлаа. За Amazon-сын уран довтлоо маш аюултай байгаа да. Энэ удаа Робинсны дамжуултыг Соёлоо тасалсан. Нэгдүгээр үеийн сүүлийн 2 минут. Wings-с оноо самбараа хөдөлгөлгүй бас их удаачлаа. Оноо ерөөдөө зугаагаар гатсан байдалтай байгаа Соёлоо. За Робинсныг гаргасан болтолбор ороод хөөргөд явуулсан. Довтлогын амжилттай болсон. Робинсон самбраас үгийг аваад урагшаа уран довтлогыг эхлүүлсэн. Ерөөсөө ямар ч заалтгүй хоёр л дамжуулалттай оноо авлаа. 16 онооны зөрөө. За гэрэлмагийн амжилтыг дахиад бас Болор Эрдэнэ
Алдаа гаргасан гэж үзэж байна. За гэрэл маань урт насан дээр алдаа гаргачлаа бөмбөгөө дамжиж. За тэгээ бүр спортын бус алдаа гэж өгч үзсэн. Тоглолт эхлснээс хойш ингээ нэгдүгээр үед Wings-ээс 2 ч удаа спортын бус алдаа гаргачлаа. За Amazon-ийн хурдан довтлооны тим хурдан тоглолтыг нь хязгаарлаж чадахгүй тэгээд алдаа гаргачаад байна. Өдөрчлөө шийдэлт амжилттай. Урт насны тоглолтод 2 дахь оноо авлаа. 2 дахь өчрлөө шийдэлт амжилттай болсон. За Wings-ээс алтан цэцгийг сэлгээгээр оруулж ирж байна. За гэрэл маань аслагын санд руу суусан. За шинэ үлрэлт бас Wings шинээр нэгдсэн тоглогчдын нэг бол алтан цэцэг. Дундын зан шидэлт Amari Robinson за 20 онооны зүрх үүсгэлээ. Хариу шидэлт оновч вэ? Болор цэцэг Robinson Баатрын болор эрдэнд бөмбөг ирсэн. Уртнаас нь төгсөн. 145 дээрээс минутаа шийдэлт номч болсон. За Wings-ээс самбартаа ерөөсөө явах тоглогч сая байсангүй. Болор цэг зүүн рүү гомжороо завжлаар гарсан Amari Robinson хөлгөөн дээр зөрөөд буцаагаад болор цэг самбартаад явуулсан давталгаа амжилтгүй 2 драалсан боломжийг үүсгэсэн Amari Robinson 3 руу гаргасан. Болор эрдэнэ өөр дээр 2-ыг татаад за энэ удаа Баатрын болор эрдэнэ 3 он шийдэлт үүсгэсэн. Шийдэлтэн цагаараа онсонгүй. За хэдий тэгээ хулан ариун цэцэг гэсэн тоглогч байхгүй байгаа ч гэсэн Amazon-ийн яг талбайд байгаа тоглогчдын нурууны өндөр бол үнэхээр бас илүү байна те эсрэг байгаасаа. Самбартаач илүү өрхчээ. За тоглолтын арга барил хурдаар шилүү тоглолтыг нэгдүгээр үед үзүүлж байна. Одоо Ерхой дамжуулт ирсэн. За уран чимэг Монголын сэгсэн хүмүүсийн дэдлэх техникийн 2 оноогоо өрөөнөл дээр бичүүллээ. Огийн 8 дахь оноо. За үеийн сүүлийн тоглоо болор цэцэг заслооны нөгөө талаар дайраад явсан. Хэцүү байдалд орцсон болор цэцэг дундаас шидсэн самряаж бодлоонод. За ингээд тоглолтын нэгдүгээр үе өндөрлж байна үзэгчтэй 26-8 Улаанбаатар Amazons эхний үед Илтав тэргүүлийг авлаа. Шууд дамжуултын Тоглолтын 2 дугаар үе эхлэхэд бэлэн болж байна үзэгчтэй. Wings-ийн бүрэлдэхүүнд гадаад тамирчин дээр солилцоо оруулсан байна. Тэгээд Kelly Chong хэлбэр орж ирлээ. Amazons. Тий. Улаанбаатар Amazons угаас. За ингээ 2 дугаар үе эхэлсэн. 7 онооны зүрх нэгдүгээр үед үүсчихсэн байгаа. За Kelly Chong амжилтыг өгсөн болор эрдэнэ буцаагаад өгсөн бөмбөгийн дээр нь солонго хүрээ таслуулчлаа. Алтан цэцэг соёлоо. Солонго маш олоос 3 он шилжих үүсгэсэн шидэлт амжилтгүй болсон. Алтай 2 дахь бодлыг үүсгээд өөрөө эргээд авсан тоглох амжилтгүй. За хангалттай зай гараад ирсэн. Уран чимгийн 3 он шидэлт байсангүй. Эрдэнэ мас самруулсан үгийг авлаа. За Wings-ээс 2 дугаар үед бол одоо соёлоогоос бус тоглогч энэ 100 одоо багц шинээр нэгдсэн тоглогч талбайд яг тоглож байна. Чооны шидэл заграл дунсан. Өөртөө багхан зайг гаргаад маш гоё мэдрээ шидчихлээ. Wings-ээс бөмбөг таслагдсан Чон урагшаа 2 эсрэг 2 хурдан давталгаанд гарч ирсэн. Болор эрдэнэ өөрөө алхам тэгээд орлоо. Давталгаа амжилтгүй болсон. Бөмбөг давтлагчаас гарчээ. За уран чимэг бөмбөгтэй. За эхний үед бол бүтэн тоглосон. Уран чимэг. Соёлоо. Явуулгатай байгаа стоксон давталгаагаараас арай хүчтэй гарчлаа. Болор эрдэнэ самраас үнгийг авсан. Чон. За хоёр болор эрдэнэ биеүндээ гар дээрээс дамжуултыг өгсөн Чон. Их гоё дамжуултыг өгсөн дундын заашид дамжуултаа олсон. Эрдэнэгийн 2 оноо.
За Wings-ээс толгойн арга барилаа орж оноогоо ахиулна гэдэг их хэцүү байна. Энэ удаа удагтаад байд дурсгалтай дөрөв тоглогч Солонго алдаад болохыг амжилттай болголоо. Эрдмагийн атаа болсон. За Солонгын хувьд тэгээд Токиогийн Олимпиадаас 3-3 эмэгтэй шишааг маань анх удаага багийн спортын төрлөөр Олимпийн наадамд оролцоод тэр багийн бүрэлдэхүүн байсан. Бас түүхэн амжилтыг үзүүлэхэд бас гар бие оролцсон юм тоглогчтой нэг. Алтай дундын зашилтыг үүсгэсэн шийдэл амжилттай болсон. За энэ жил бас Монголын Сумаг үндэслэлийг драфтаар Монгол Улсын боловсролын их сургуулиас сонгогдсон хүүхэд тамирчин. Эхний 2 оноогоо авч байна. За өнгөрсөн үеэрл Алтайгийн хувьд бас оюутны лигт мундаг статистик үзүүлэлттэй байсан. За тийм улмаар драфт нэрээ өгч ингээд дээд лигийн багт сонгогдсон. Уг нь бол яг энэ тоглож байгаа Amazons баг Алтайг сонгож авсан. За тэгээд драфтын дараагаар ингээд багууд хоорондоо тохиролцож сольж авсан байгаа Wings. За Алтайгийн хувьд өнгөрсөн үеэрл оюутны лигт 14.7 оноо 9.5 самбар 2.3 дамжуулалт. За тэгээд 2.8 бөмбөг таслах гэсэн үзүүлэлтийг үзүүлсэн юм байна. Маш гоё урдан давталгааны шийдэлт болор эрлээ төгсгөл амжилттай. За Улаанбаатар хамт улсын урдан давталгааны бөмбөгийн шийдэлт бол бас үнэхээр төгс юм аа. Өөрсдөө тамирчид бөмбөг хүлээж аваад залт хийхгүй шүү дээ. Ерөөсөө л эхний үрэл дээр дамжуулалтыг гаргаж өгöd байна. Солонго. За Алтай дээрсэн дамжуулалт дундын зашилтыг үүсгэсэн. 2 дараалсан давталгааны амжилттай. За багийнхаа явахгүйс оноог л 2 дугаар үед Алтай бод гарч ирсэн дайруудаа дараалаад авч байна. Дахиад бөмбөгийг нь булаасан. Соёлоо. За түүн дээр Эрдэнэт хамгаалтыг хийсэн. Солонгын намжуулалт Алтай. Дахиад зайгаруул шидэндээ энэ удаа зөрөөд орсон болор эрдний гар бөмбөнд дүүрээ тасалчлаа. Чооны урагшаа өгсөн дамжуулалт. Эрдэнэт бөмбөгийг хүлээж авч чадсангүй. За дамжуулалт ойлт их муутай байлаа та. Доогуур өгсөн дамжуулалт хүлээж авахд их хийвгүй байлаа. Солилцоо захиалгдсан гэрэлмэн атлетаар орлоо. Соёлоо. За Солонго бөмбөг дуудаад авсан цагнаас бол их л хол зайтай өндөр хамгаалагчтай байгаа. Алтай дундын зай шийдэлт үнэхээр найдвартай юм аа. За талбай дээр орж ирээд их богино хугацаанд 26 хоног авч байна. Чон. За нэгийг гаргалсан. Үгийг бол өөр дөр их удаацсан да. Баатран болорд нь суул шидсэн 3 оноо шидэлтэй адлаа. Бүгний төлөө тэмцэл. За давтлагчаас гарчээ. За Эрдэнэ бол сая 2 түмний төлөө сайн тэмцлээ. За Алтайгийн хувьд 23-аас 24 оны оюутны лигийн улиралд бэлэгдлийн одоо гарааны тавцад нэрлэгдсэн хүчний давтлагчийн байрлал дээр бас нэрлэгдсэн юм. Ер нь бол оюутны лигт их олон жил тоглолцсон, 4 жил тоглолцсон. Туршлагатай тоглогч Солонго. За баруун руугаа өргөсөн самбарцсан давталгаа амжилттай. За Wings-ийн дундын зайн давталгаанууд ялангуяа энэ хоёр хүчний будагталбайн тамирчдын дундын зай давталгаанууд бол их өндөр өвтэй нөгөө талаас Чон өөрөө дайрсан алдаа садгалаа. За Wings-ээс алтан цэцэг хувийн ихний алдаагаа гаргаж байгаа юм байна. Улаанбаатар Amazons-оос Бямбчав сэлгээгээр талбайд орж ирсэн. За тэгвэл Wings-ийн бүрэлдэхүүнд уянга талбайд орлоо. Шоны эхний чөлөө шийдэлт амжилттай. За сүүлийн шийдэлт юм уу амжилттай болсон. Хувийн 5 дахь оноогоо авч байна. Гэрэлмаа. За хоёр талдаа заслан дуудсан. Болор ритм өгчрээ хамгаалсан. Баруундаа дайраад орсон. Буцаага залсан. Алтай 3 дээр суларчлаа. Шийдэлт явсан. Таны давах зэрэг далийг гарлаа. Чон урагшаа шидэж шүү сая. Чон. За дамжуулт болор цэг дээр ирсэн соёлоо түн дээр хамгаалтыг хийж байгаа.
Бодроо Эрдэнэ. За уянгийн эсрэг баруун дээр гисэн довтлогоо гаадсан. Уянг хамгаалалтын самрыг авлаа. За гэхдээ доор өөрөө бөмбөгөө таслуулсан Баатрин Бодроо Эрдэнэ 2 оноо авч байна. За өнгөрсөн үеэр л 10-5 тоглосон тоглолт. Тий. Ялч урт байна тий. Дамжуулалтын замыг бол торхуулгуул хаачж байна. За Бямчаа энэ дээр гэрэл мадралаа гаргасан. Амазонсын хувьд галдаа. За хажуу шум дээрээс соёлоогийн дамжуулалт уянг буцаагаад гол гоё дамжуулалт хурдан ирсэн. 2 оноо авч чадсан. Алтан цэцгийн давталгаа байлаа. $17 онооны зөрүүтэй тоглолт. Бодроо цэцэг хомжроо завчин дээр гаргасан Чон 45 дээрээс сов шидэлтэй харин алтлаа. Уянг самраас. Заврагшаа ихэхэд эвгүй дамжуулалт явсан ч соёлоо бөмбөгийг хүлээж авсан. Хурдан давталгаар 2 оноог авлаа. Энэ үед Улаанбаатар Амзас багаас Гарсиа яцгалж удагч цэцэрлэгээ захиаллаа. Шууд дамжуулалтын Хамтаа үзэгчдэд баярлалаа. Шууд дамжуулалтын гол ивент тэтгэгч Шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс KFC хамтран ажиллаж байна. За мөн шууд дамжуулалтын гол ивент тэтгэгчээр Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola ажиллаж байгааг дуулахад таатай байна. За Амазонсын давталгаа. Чон. За Бямчаас зүүнлээ цэцлээ авсан. Өөрөө бодох тайлбараа яваад орсон. За хэлбэрхэн байж болохоос давталгаа гаалцсан. Алтай самраас үнгийг авч байна. Гэрэлмаа. За онооны зүр бол 15 болоод баг зэрэг ойртчихсан байгаа. Одоо Wings-с бас дараалсан оноонуудыг аваад эхний хасыг сайн дуусгах шаардлага байна. Урагшаа урдан давталгаанд шилжсэн. За урдан давталгаан дээр хамгаалагч амжиж гаргалаа. За алтан цэцгийн хувьд бас хөгжлийн лигийн шүтээс тусалт бас тоглож байсан туршлагатай тоглогчтой нэг. Бодроо Эрдэнэ. Чон суларсан холын зай шилжлэх гүйцэтгэн шидэл амжилтгүй болсон алтан цэцэг. За ойрч өндөр хамгаалагчийн голоос бөмбөгийг авсан ч харамсалтай. Шугам дээр гიშгчлээ. За Wings-ийн тоглолт бол бас баг багаар сэргээд бөмбөг болгоны төлөө сайн тэмцлийг үзүүлж байна. Wings-с ерөнхийдөө бол жижиг тавтаар тоглож байна тий. Уян болон солонгосон бодтайлцсан дамжуулалт суулгацсан байгаа. Болор цэцэг эргээд давталсан давталгаа амжилтгүй. Гэрэлмаа самраас. Алтай. За гол уян бөмбөгийг авсан. За солонгыг уян бол байгаа юм байна. Алдаа гарсан гэж үзлээ. Баажуугч тоглооны үе алдаа гэж үзсэн. Хоёр чөлөө шидэлтийг гэрэлмаа шидэхээр болж байна. Нэгчлээ шилдэг амжилттай болсон. Энэ тоглолтод 23 дахь оноог авч байна. Хойшилтуулаа найдар тавсан. За Улаанбаатар Амазонсоос Батцоожийн Болор Эрдэнэ эргээд талбайд орж ирж байна. Келечон. За Болор Эрдэнэ гарч ирэх өмгийг авсан. Эрдэнэод Чон. Оюутлуун байсан да. За хамгаалалт бол сайн болж байна. Доор өгсөн дамжуул Бямчаа өмгийг татаа талбайд үлдээсэн. 7 секунд дуусж байгаа да. За Болор Эрдэнэ нэг хараад шидэлтийг явуулсан цагаараа онсонгүй. За Wings-с хамгаалт сайн боллоо. Гэрэлмаа. За зүүн рүүгээ үлдсэн контактн дээр Эрдэнэотыг алдаа гаргасан гэж үлээсэн. Амазонсын 4 дахь алдаа. За хоёрдугаар эхлснээс хойш Wings нэг ч алдаа гараагүй. Тоглолтыг үргэлжлүүлж байна. Хажуу шугамаас солио бөмбөг тоглолтод орцуулна.
Гэрэлмаа. За алтан цэцэг. Бөмбөгтэй байгаад Эрдэнэгийн эсрэг өөрөө хувийн тоглолтыг үзүүлсэн. Давталгааны амжилттай боллоо. За Wings-ийн Эстралсын дундын зай давталгаанууд амжилттай болсоор он зүрх 11 болж өртсөн. За яг бодогдаад байд шахаад дайраад явах ихээр бас Amazon-сын нуруу их өндөр байгаа учраас дундын шидэлтүүд хийгээд байгаа л за нөгөө талаар нь Amazon-сын легионер тоглогч Kelly Chong холын зай шидэлтийг онгож байна. Гэрэлмаа. Казахстаны эсрэг хөдөлсөн өөрийгөө сулсан бодогдоод байгаас сарын давталгаа амжилтгүй боллоо. Болор эрдний урагшаа өгсөн дамжуулт Чон завцаагаад болор эрдэн дээр ирсэн 3 онооны шидэлтэн амжилттай. За сүүлийн 2 довтлогоон дээр Улаанбаатар Амазон солын зай шидэлтийг дарааллаад унгасан энэ үед Wings-с засварлаа захиалж байна. Шууд дамжуулалтын Иргэн тавтай мөрөл үзэгчтэй үндэсний дээдлигийн эмэгтэй багуудын тоглолт яг одоо талбайд явагдаж байгаа. Улаанбаатар Амазонс эсрэг Авде Wings за онооны зүрх бол бас Амазонсын талд 17 онооны илүүтэй байна. Хоёрдугаар үеийн за эхний хагасын сүүлийн 2 минут аль хэдийн ажиллаад эхэлсэн. Wings-ийн давталгаа. Гэрэлмаа. За тэр чигээр баруундаа хомж ороод их гоё гаргасан алтан цэцэг 3 оноо шидлэг тавьж дээрээс явууллаа. Амжилттай болсон. За болор эрдэн самраас үгүй дургашаа давталгаагаа эхлүүлсэн. Болор эрдэн. За доор Баатран болор эрдэн дээр бөмбөг ирсэн. Чон. За болор эрдэн зүүндээ дайраад орсон баруунаараа төгссөн 2 дахь боломжийг Бямчаа үүсгэж байна. Kelly Chong-ы холын зай шидэлт дуутж байна. За эцэст нь уян самраас бөмбөгийг авлаа. Алтан цэцэг. За алцаа дээр дамжуулт ирсэн алтай. Цагаа доор их хөвгүү байралд байгаа тамирчин руу дамжуултыг өгсөн. Хурдан давталгаанд шилжих боломжтой байсан бөмбөг давтагчаас гарлаа. Эрдэнэ дургашаа уг нь. За зайндаа гарч гүйгээд байгаа те. Фронт гарч ирээд байгаа ч гэсэн тэгээд ерөөсөн бөмбөг хүлээж авах дээр л асуудалтай байгаад байна. Сүүлд өөрийнхөө хөлнөөс гарсан юм шиг байна. За Эрдэнэгийн хувьд бас гадаадд Тайванд суралцж байгаад ирсэн юм тоглогчдын нэг. За Челэн захиалагдсан юм байна. Шүүгчд бичлэг ихтэл харуулсан. Шууд дамжуулалтын Platinum event тэтгэгчээр Shape in the Future Tesla Investment ажиллаж байна. За мөн шууд дамжуулалтын Gold event тэтгэгч хамтдаа төрүүлж алах Unitel. За энэ тоглолтыг мөнгөчийн шүүгчээр ахлуулсан шүүгчдийн баг өдөртөө явуулж байгаа. За туслах шүүгчдэр Сэдэд болон Инх далаа гэсэн Монголын Сэсэг мөнгөний холбооны гэсэн шүүгч нар шүүн явуулж байна. Бичлэг үзээд бөмбөгийг Wings руу заалаа. За челленж амжилтгүй болсон. Сүүлд ялч байна. Эрдэнэгийн тэр баруун хөлнөөс бөмбөг гарсан харагдсан. За Wings-ийн тоглоог хамтаа харцгаая. Гэрэлмаа. Хоёр талдаа цэцлэн дуудсан. Зүүндээ зөрөөд орох үед нь алдаа гаргасан. Бямчавын алдаа байлаа. Багаатад рүүстэш гэрэлмээ орчлоо шидэлдэг гүйцэтгэх нь. Орчлоо шидэлт амжилттай. За гэрэлмээ бол яг өнгөрсөн үлрэлчсэн ер нь өмнөх үлрэлүүд тарагдчихсан. Будагтаалбаар өөрөө яг ур чадвараараа дайрч орж алдаа салгадаг ихэнх тоглоомнуудаас оролдоор авдаг ийм тоглолтыг хийх маягтай тоглогч.
Чон. Батар Эрдэнэ шидлэн дээр гарч ирсэн 3 оноо шидэл үүсгэсэн шидэл дамжуулгүй бөмбөний төлөө тэмцэл Бэмчов бөмбөгийг хүлээж авч чадалгүй өөрөөсөө алдчихлаа. За Винксээс хурдан нэг довтлогоо явах юм бол буцаад бас үеийн энэ хасын сүүлийн довтлогоо хийх боломж үүснэ. Гэрэлмаа ямар ч хувилбар дуудсан. Хоёр хамгаалагчийг өөр дээрээ татаад уянга дамжуултыг өгсөн дундын зайжилтанд дутлаа. Чон цаврагшаа өгсөн дамжуулт. Эрдэнэ нот өөрөө довтлогоо төвчсөн. Бөмбөг цэвэр дунлаа нэмээд одоо салгасан. За ер нь талбайд гарч ирснээс хойш нэг л тоглолт нь бас болж өгөхгүй байсан ба саяны довтлогоогоор нэмэлтээ довтлого хийгээд өөрийнхөө тоглолтыг сэргээж байна. За Эрдэнэтийн хувьд 2023 оны Румыний нийслэл Бухарестт болсон 3-3-ын 23 хүртэл насны залуучуудын дэлхийн аврах шалралт тэмцээнд одоо Чигшоогийн бүрэлдэхүүнд багтж тоглож байсан юм тоглогч. За одоогийн яг Амазонсын ариун цэцэг болон тийм холон тоглогчтой мөр зэрэгцэн тоглож байсан. Довтлогоо алдсан. За Келли Чон дамжуултыг гаргаад өгсөндөө урагшаага Эрдэнэтийг сулсан. Хурдан довтлогоор 2 оноо авч байна. Багийн 47 дахь оноо олсон. За ингээд тоглолтын эхний хагас 47-28 ярцаатайгаар Улаанбаатар Амазонсын дэргүүлэлтэд завсарлаж байна үзэгчтэй. 15 минутын завсарлагын дараа тоглолтын шийдвэрлэх 2 дугаар хагасаараа эргээд уулзъя. Шууд дамжуулт шууд дамжуултын гол
Тоглолтын татамжлал үзэгчтэй. Дахин хотын Дахин United Arena-гаас үндэсний дээдлигийн эмэгтэй багуудын тоглолтыг давхан шууд амжилтыг хүргэж байна. За Amazon суулны Wings багуудын шийдвэрлэх 2 дугаар хагасыг хэлсэн. 19 онооны зүрхтэй их хасааллаа. За гэрэлмаа бодготой талбайруу дээрээ гихийгүй байдлаас тоглосон довтлогоо цагаар дуунлаа. Өөртөө бүмүний ойлт эргэлт бүх юм л таарлаа да сая. Робинсон 3 шилдэг үүсгэсэн шидэлт амжилтгүй болсон Эрдэнэмаа бөмбөгөнд хүрсэж Наврагшаа урд давхыг эхлүүлсэн Энэрмаа давхаа тогтож байна. За Улаанбаатар Амазонсоос тоглолтын 1-р үед сайн үйлдэл үзүүлсэн Амари Робинсон эргээд талбайд гараад ирсэн байна. За 2-р үед бол Кейли Чон тоглосон. За энэ дуран чимэг бөмбөний араас үз. Өдөртөө дуустал нь явлаа. За одоогор бол энэ тоглолтод 2 оноог аваад байгаа тоглогч. Робинсон адонд зэшил гүйцэтгсэн шидэлт амжилтгүй болсон Эрдэнэмаа давтгааны самбарыг авлаа. Уртнасан бодготой талбайраа хонжороод хөөргсөн давтган амжилттай. За уртнасангийн энэ 5 дахь оноо. За 19 онооны зөрүүтэй болсон. Урам чимэг баруунда дайраад явсан. Самбарцсан үзүүлэлт амжилттай болж байна. За болор хитний дамжуулалт Робинсон. За өөрөө дайраад явах нэ. Гаргаад өгсөн дамжуулалт Эрдэнэмаа бөмбөгийн талбайд үлдээсэн. Болорцэг баруун дээр авсан. За бөмбөг дээр нугаад бөмбөгийн шилжилт завжин дээр Робинсон 3 оноо шилдэг үүсгэсэн. Амари Робинсон хотын шилдэг амжилттай боллоо. Шууд амжилтын платинум ивент төлөгч спортыг дэмжигч Toyota-гийн албан ёсны дилер Top Motors, шууд амжилтын гол ивент төлөгч Шундрал Мантик зөвхөн KFC-гээс. За доошоо өгсөн дамжуул уран чимэг бөмбөгийг үлээж чадсан бай. Баг зэрэг дээгүүр амжилт ирчих боллоо. За Amazon-соос Амари Робинсон яг л байдлааслээ бөмбөгийг дуудаад авсан да. Болоор гүйсэн тоглолтод дамжуулалтыг өгсөн. Бацоожийн болор эдний давтахад дутаж байна. Даргийн Wings-с Энэрмаа Уянг. За Солонгос дээр бөмбөг ирсэн. Солонго нэг заслаа зүүндээ дайраад орсон. Солонгогийн хөнгөлд өсгөө. Бацоожийн 4 дахь оноо боллоо. Я Робинсон уртнасан шидэлтэн дээр сууларсан. За шитгэж дүүтэл яарсан буцаага Робинсон дээр дамжуулалт өглөө. Хөлгөөн дээр зөрөөд орсон. Алхамдаа дамбуулсан. Робинсон давтгаагаа алдсан. 2 дахь боломжийг Эрдэнэмаа багтаадлаа. Давтгаагаа амжилттай болголоо. Нэмэлтний шидэлтэг үүсгэнэ. За тэгээ Amazon-соос яг энэ бодготой талбай байдлаа. Робинсон Эрдэнэмаа за тэгээ Баатрийн болор Эрдэнэ хэрэгтэй яг юм нуруудын тоглогчны ерөөсөө сэлгээ гараанд аль алинж гарах боломжтой. Эсрэг байгаа бол яг нурууны өндрөөр илүүрхэж чадчихжээ. За Wings-ийн бүрэлдэхүүн талбай дээр үлцгийхүү орж ирсэн Эрдэнэмаа нэмж шидэлтэй алдсан Робинсон бөмбөгийг татаад Эсэбагийн дамжнаас бөмбөгийг талбайгаас гаргуулж чадлаа. Улаанбаатар Амазонс бөмбөг үлдэнэ. За тоглоонд 14 секунд. Робинсны шидэл. За энэ удаа байгаад гараад ирсэн Энэрмаагийн самбар. Уран чимэг. За доор үлзийхүү байрлаа эслээд бөмбөг дуудсан. Давуулаад өгсөн дээшээ явсан. За самбартаа даруулчих шиг боллоо. Зөрөөд Бацоожийн болор эдний уран тоглоо өөрөө дайраад орсон алдаас алгасан. Гэтэ тоглооны
үйлдэл эхлэхээс өмнө алдаа гарч зогсоолоо. За үлзийх үгийн хувьд Мөс Шонхрууд багийн ахлагчаар тоглож ирсэн тоглогч. Уртнаас. За болроод нь Робинсон шалж өгсөн дамжуул дөрөв дөрөв 2-ыг татаад гаргасан уртнаас бодтайлбар хомж ороод Эрдмад үлдээсэн дамжуул хамаалагч бүгд хүлээ. За өнгөрсөн өдрөл оюутны лигт 6.7 оноод 5 самбар 1.2 дамжуул дунжилсан тоглогч байна. За дээрээс нь сүүлийн 3 өдрөл дарааж оюутны лигийн авраг болсон Жумнууд багийн хамтаар энэ тоглогч байна. Тавингсэн давтгаа Инэрма баруунда зөрөөд дундын зай шидэлтийг гүйцэтгсэн шидэлтээ алдлаа. Робинсон самраас Болорцэг. За Робинсон дээр шидэлтэн дээр үлдсэн шидэлсэнгүү 2-ын голоор бөмбөг ихгүй нууж ороод Болор өрдний судалсан Бацаатын Болор нартай шидэлтээ алдсан урднаас нь давтгааны самбарыг аваад Эрдэнэ дамжуултыг үлдээсэн. Тотнамтай. За энэ үед Винксогоос завсарлага захиаллаа. 2 дугаараас эхний завсарлагыг захиалж байна. Шууд дамжуулт. Авто Винксогоос захиалсан завсарлагын хугацаа дуусч байна. За 24 онооны зөрүү үүссэн. Амазонсын яг энэ онооны тэргүүл ер нь 20 орчим онооны тэргүүл тоглолтын турш явсаар байна да. Дамжуулт ирсэн уран чимэг. За Эрдэнэгийн эсрэг хөл дээр ажиллаад довтлогоо нэр нь зэрэгээ даваад явчлаа. За Болорцэг уршаа давтгоогоо эхлүүлсэн. Голд Эрдэнэ руу ямар эрсдэлтэй дамжуулалт вэ? Бөмбөгийн төлөө тэмцэл. За Солонго бөмбөгийг авч үлдлээ. Эрдэнэ уршаа Инэрмад өгсөн дамжуулалт, Гэрэлмагийн Инэрмад өгсөн дамжуулалт. Эцэн дээрс нь шидэлт дамжуулалтгүй болсон. Гэхдээ бөмбөгийг салгаад авлаа. Саршаа өгсөн дамжуулалт нь багийнхан тоглогчийн хөлнөөсөн гар авчлаа. Санжаа сүрэн Винксогоос талбайд орж ирсэн юм байна. За шинжлэх ухааны технологийн сургуулийн Шарксогоос тоглож ирсэн тоглогч. Эрдэнэ за давуулж өгсөн бөмбөг шилжээр Болорцэг дээр ирлээ. Болорцэг ямар гоё хараатай дамжуултыг өгсөн бэ? Амари Робинсон давтган амжилттай нэмэлт шидэлтийг гүйцэтгэхээр болсон. За зүүндээ алхаад Винксээ ч гэсэн бодтой талбайд маш том цохорхон үүсчлээ. За солилцоо захиалгдсан соёлоо болон алтай гэсэн дамжчид талбайд орж байна. За соёлоог бол ер нь сэлгээнээс золон тасгалжуулагч төлхөө ашиглаж байна. За нөгөө талаас Улаанбаатар Амазонсогийн бас энэ үлрэлийн шин залуу тоглогч Инхлэн талбайд орж ирлээ. Робинсон ч шидэлт амжилттай болсон. За ингээ 20 онооны босгонд өрсөн анхны тоглогч Амари Робинсон болж байна. Одоогоор 20 оноо 7 самбар 2 дамжуулалттай. За 15 минут гаруйн хугацааг талбайд өнгөрүүлсэн. За зөрөөд нөгөө талд Гэрэлмаа хамгаалагчаасаа халааг салглаа. Гэрэлмагийн хувьд бол өнөөдөр өчлөө шидэлтийг 100% гүйцэтгэж байгаа. За алдааны тоглолтын дээр ч маш сайн байна тий. Ер нь баруун зүүн айл айлталтаа бодтайлбаруу дайрж ороод алдааг салгаж чадаад байгаа. За чөлөө шидэлтийн Винкс 5 шидэд 4-ийг нь амжилттай болгосон 80%-тай байгаа. За Гэрэлмаа ихний шидэлтэд алдчихлаа. За Амазонсоос харин 15 чөлөө шидэлтийн оролдлогоос 10-ыг нь оноо болгосон байна. Хоёр дахь шидэлт амжилттай. Болорцэг Инхлэн
Авцаагаад болор эрдэнд өгсөн Робинсон. Хоёр дамжуулт ирсэн. Инглэн хамгаалагчаа харгалаад өөрөө дундаас шидсэн. Шидлэн амжилттай боллоо. За талбай дээр орж ирээд эхний тоглохоогоор оноо авлаа. Гэрэлмаа. За соёлоо дээр бомбог ирсэн. Алтай. Баруунда бөмбөг нуугаад орсондоо Алтайгийн давталгаа амжилтгүй болсон 2 дахь боломжийг Санчес өрөн үүсгээд алдаа салгасан. Амазонсын 2 дахь алдаа. За Фран Гарсия тасгалжуулагч нэлээд бөхөндсөн байдалтайгаа сая харагдлаа Эрдмагийн алдаан дээр. За хэдий баг нь олон оноогоор очиж байгаа ч гэсэн ер нь багийнхнаас яг л одоо тийм жиг яг нэг алдаа мадаггүй тоглолтыг байнгын хүсч байдаг юм тасгалжуулагчудээ. За энэ зам бас Мэгтэй Шогийг анхудаа тасгалжуулаад Б дивизионы Азийн аврах шалгаруулах тэмцээнд 4-р байранд манай Шог орсон. Болорцог. За гол Робинсон бөмбөгийг авсан Инглэн. Хаадны дагуулж гисэн болор эрдэнэ. За бөмбөг бол зогсолтгүй шилжсээр угаад Эрдэнэ батханаас гол ууч Эрдэнэ эргээд ондын зайш зөвлөсөн. За 30 онооны зөрүү. Харин Амазонсын бодогдолбоос авж байгаа оноо нь илүү байна. Дээрээс нь ялангуяа тоглолтын эхний хагас хурдан давталгаа маш олон оноо өрсөлдөгч байгаасаа илүү авсан. За бас нэг оноо салхныг гол үзүүлэлт нь бөмбөг алдаас авсан оноогоор Амазонс эсрэг байгаасаа илүү байж чадсан. За соёлоо дээр Инглэн алдаа гаргасан. 2 жилийн шилдэг соёлоог үүсгэн. Эхний шилжилт амжилттай. Шууд дамжуулалтын платинум ивент итгэгчээр таны дижитал аяллаа ихтгэл түнш IT Zone IT-ийн бүх хэрэгцээгээ IT Store-оос аваарай. 2 дахь шилжилт амжилтгүй болсон болор эрдэнэ. За урагшаа орж ирсэн Инглэн. Болорцог. За болор эрдэнэ 3 оноо шилжилт үүсгэсэн. Шилжилт амжилтгүй болж байна. Алтай самраас мөнгөийг авлаа. Санчес өрөн. За өөрөө бол тайлбараа яваад орсон давталгаа галзаа. За зөрөөд Амазонсоос урагшаага дамжуулалт өгөөд эсрүүгийн талбайд ороод ирсэн Эрдмаа. Болор цэцэг болор эрдэнэ завцаагаад болор цэцэг бөмбөгтэй голд Амари Робинсон. Хяадныг дамжуулалтыг явсан дундаас шилжилтэн амжилтгүй Робинсон 2 дахь боломжийг үүсгээд дэшиг явсан. Мөн л давталгаа алдж байна. За Фениксээс саяарын самбарын ажилт маш сайн боллоо. Соёлоогийн гарт бөмбөг байгаа. Амара Робинсон бөмбөгийг цохоод салгагчлаа өөрөө урагшаа хурдан давталгаанд орж ирсэн. Техник оноо. Бас дуурчиг шугамын давтлагчийг л тоглогчийг сая бөмбөгийг булаагаад хурд хийгээд давталгаа оноо болгож байна. Бас чиг тоглолттой юм тоглож байна. Сайн шиддэг юм байна. Уянг 3 дээр суларсан уянгийн шидэлт. Давтуу гарч байна. Цэгэр гонсонгүй. За энэ үедээ зэрэгцээд үзэгчтэй. Тоглолтын ТV тайм аут явах заавалсан байна. Зөвхөн дараа ирээд уулзъя. Шууд дамжуулалтын Засварлын хугацаа дууссан. За хоёрын тоглолтын 3 дугаар үеийн сүүлийн минут 49 секундын хугацаа талбайд үлдсэн байна. За Улаанбаатар Амазонсоос Лондон орсон болор эрдэнэ том орон зайг хараад зөрөөд орсондоо самбарцсан төгсгөл нь амжилттай шүүгчээс алдаа нэгж гаргаж байна. Линксэд давталгаа. За талбай дээр Тамир ороод ирчихсэн байна. Бас Монгол Улсын их сургуулиас
Оюутны лиг тоглодог Сэм Тамирчин Болорд нь бөмбөг садгаад урагшаа урдан давтхан шилжсэн. 2-ын голоор дайраад орсон. Болордны 2 дараалсан давталгаа цагаар дунлаа. За сүүлийн давталгаа бол их хэцүү байдлаас 2 өндөр 2 бие үжтэй хамгаалагчийн голоос контакттай давтлаа. Гэрдмадэр алдаа гаргасан Эрдмагийн алдаа багийн дөрөвт алдаа болж байна. За Wings-ээс бас сэлгээний залуу тоглогчтой шинээр багтаа хэлсэн тоглогчтой талбайд гаргаад ирсэн. За Санжаа Сүрэн Шүтэс Sharks-ийг дөрөвсөн. Шүтэс Sharks тоглож байсан тоглогч байгаа бол мэдээж нөгөө Тамир гараад ирсэн. Тамирын хувьд бас оюутны лигийн шилдэг тоглогчтой нэг. Робинсны ээлжид бөмбөг таслалт инхлэн Ямартасан бөмбөгтэй инхлэн зүүндээ славсан. За засгагаа бол тойрч чадсангүй довтлооны зүгт унж байгаа урднасан бөмбөгөө барьчлаа. Робинсон хэцүү байлаас довтлсон. Амара Робинсны довтлогоо амжилтгүй болсон. Бөмбөний төлөө тэмцэл. За Тамир бөмбөгийг аваад урагшаа довтлоо эхэллээ. Хэрэлмаа. Тамирын өвчөөс холгоо авах та тий. Холын цааш шатдаг бас маш сайн гүйцэтгэдэг юм Тамирчин. За бас л Мөс Шонхруудын хамтар оюутны лигийн сүүлийн 3 үйлрэл дараалж аврах цолыг хүртсэн. Оюутны лигт бас 4 жил тоглоод энхүү. Wings багт нэгдсэн тоглогч. За өнгөрсөн үйлрэл бас оюутны лигт 10-аас дээш оног дончилсан юм байна. Уянг за өөрөө шахаад довтлсон бөмбөг зэрэг дунлаа. За Уянгийн хувийн 4-т хөн авлаа. За үеийн сүүлийн 10 секунд Болорд нь Амари Робинсон за нэг эсрэг нэг дайраад явсан. Робинсны довтлогоо угааж яваад орсон. Нэмэлт нэг шилдэг шидгээр болж байна. За контактн дээр зогсоонод өмнөхөр хэцүү байна энэ тамирчин. За Уянгтай энэ дээр контактлсан ерөөсөө бие үчир хав илүү байна. За аль хэдийн 20-с дээш оноог авчихсан байгаа тоглогч нэмэлт жилтэн амжилттай болсон 25 дахь оноо. За Wings-ээс бөмбөг гаргаад урагшаад амжилт ирсэн. Тоглолтын 3 дуурын цагийн гол дуусч байна үзэгчтэй. Хэсэг хугацааны дараа шийдвэрлэх 4 дуурын үеэрээ эргээд уулзъя. Шууд дамжуулалтын Эргэн татвар мөрөл үзэгчтэй. За ингээд 2-ын тоглолтын шийдвэрлэх 4 дугаар үе эхэлсэн. За Улаанбаатар Амазонсоос Амари Робинсон суулгаад Кейли Чон хавар хуцаад гараад ирсэн байна. Инглингийн таарууд амжуулах бөмбөг алдалт боллоо. За шууд дамжуулалтын платинум ивент тэтгэгчээр спортыг дэмжигч Toyota-гийн албан ёсны дилер Top Motors ажиллаж байна. За Нормадер бөмбөг байгаа баруундаа яваад орсон довтлогоо амжилтгүй. Тамир самраас бөмбөгийг авсан. Үлзийхүү буцаага Тамир дээр гаргаж ирсэн. Тамирын олон зашилт амжилтгүй болсон. За Бэмчов хамгаалалтын самраа авлаа. За Англингийн дэмжи бол уртнаас нь Баатрийн Болордын талбайд гараад ирсэн байна. Удаа хугацаанд хэлийн сууж амарсан тоглогч Чон баруун дайраад явсан хажуудаа өгсөн уртнаас нь өгсөн дамжуулалт. Дахиад нэг илүү дамжуулалт яваад Бямчаа бодогтаатлаас юм авлаа. За Амазонсын бөмбөгийн шилжилт дамжуулалтууд маш хүлээцтэй. Эсвэг одоо хамгаалтыг одоо төвчээр алдтал нь бөмбөгөө шилжүүлж тоглоогоо явуулж байна. За Эсрабагийн тэгээд оноогоо нугалчлаа. Одоо алдаа гарсан гэж үзлээ. Инглингийн алдаа. Комісія Олександра, Дургур Мар'яна,
За өнөөдрийн энэ хоёр үеийн тоглолт бол Дахиотын Дахин Юнайтед аренад явж байгаа эмэгтэй лигийн 3 дахь тоглолт. За өмнөх тоглолтууд бол 17-ыг түүгээр өсөөд за өчигдөр Алтоод Pirates гэсэн тоглолтууд явуулсан. За өнөөдөр ингээд эмэгтэй лигийн сүүлийн тоглолт бол Amazon эсрэг Wings гэсэн тоглолт явагдаж байна. За тэгээд за 10 дугаар сар 11-ний Бямбгаргаас эхлээд M банк аренад дээдлийн тоглолтууд явагдана. Мөн дээрээс энэ тоглолтын араас 20 цаг 40 минутаас Дахин Юнайтед болон Ховд Шонхрууд гэсэн бас сонирхолтой тоглолт бидний хүлээж байна. Wings Энэрма. За баруун руугаа явуулсан Энэрма самбарцсан тоглоог алдлаа. За Энэрмагийн хувьд энэ өдрийн ихний тоглолтоор нэг таарсан. Цон оноо авлаа. Ердөө 2 оноо авсан. Тэгээ минут гэсэн их баг байлаа л да түүнд. Гэрэлмагийн хувийн алдаа 3 болсон. Кэти Чондер алдаа гаргаж байна. За Wings-ийн хувьд яг 2 дугаар үед л Amazon-с оноо авалтаар их ойрхон тоглосон юм байна. За 1-р үед 26-8, 2-р үед 21-20. За 3-р үед бол 27-10 гэсэн. Олон онооны зөрүү үүссэн. Үед бас бүр давсан оноо нь бол ийм байна. Энэрма. За хомжроо Дуянгод өгсөн дамжуул Дуянг бодогтой талбайг онгойлгосон. Өмсөр дундаа. За багийн 40 дэх оноо болсон. Зөрөөд Amazon-соос нүрийн шумдаагаад байсан Мямчав. За уянгийн цэцэрэд хийсэн хамгаалт сайн болоод Цогийн нөлчийг өмг алдууллаа. За холын зайн шидэлтийн хувийг харах юм бол M-Wings энэ тоглолтод одоогоор холын зайн шидэлтийг нэг ч амжилттай болгоогүй байгаа юм байна. 9 шидэлтийн оролцоогоос нэг ч унгаагүй. За тэгвэл нөгөө талд Amazon-с 19 шидэж 5-ыг нь хийсэн 26%-тай. Улаанбаатар Амзаас угаа солилцоо захиалагдсан Эрдэнэт талбайд ороод уртмалсан стадионын санд руу суулаа. Энэрма бөмбөгтэй. Гэрэлма. За зүүн рүүгээ яваад орсон тоглогын амжилтгүй. Өмнөд төлөө тэмцэл болор Эрдэнэ. Чон. За урд өгсөн амжилт Эрдэнэт буцаагаад өгсөн. Амжилтын мөнгөнд Энэрмаг хөрсөн ч тасалж чадсангүй. Болор Эрдэнэ инглэн ямар гоё дамжуулт вэ? Бэмбчав төгсгсөн ялангуяа хүчтэй гаргаж байгаа да. За уян бөмбөгслөө эсрэг багийн бүс рүү орж ирлээ. Гэрэлма. За Энэрма бөмбөгтэй байгаа. Байрлалын давууд натгуулах гэж үзсэн. Бэмчав үлцийн бие үчээр илүүхэд байрлалын цог тэмцэлтэр ялтыг байгуулсан. Амазонсын урд тоглоо инглэнгээд тоглоо самбартаа даруулсан. Гэхдээ Баатрын болор Эрдэнэ 2 дахь боломжоор тоглох үедээ алдаа салгачлаа. За тийм бодогдтой талбайд бол 3 тоглогч Wings-с байсан хэдий ч болор Эрдэнэ зогсоож чадсангүй алдаа гаргалаа. Эхний шидэлтийн амжилттай. За болор Эрдэнэ өнгөрсөн үлрэл улирлын ихэнд бол Scorpions багийн бүрэлдэхүүнд байсан. За тэгээд дундуур 10-д нэгдээд за яг өнөөдөр түүний эсрэг бол Суучин багийнхан амжилтд бол Солон болон Уян гэсэн тоглогч байсан. Түүний эсрэг гарч тоглосон. За уран чимэг бөмбөгтэй. Бөмбөг шилжээр Тамир 3 шилдэг гүйцэтгэлэн шилдэлтүүд нь болдгоо Wings-с. За Тамир талбайд гарч ирсэн сойч нэг 2 ж орлогыг хийгээд амжилтгүй болж байна. Хэличон 2 хамгаалагчийг татаа задлсан. Болор Эрдэнэ зөрөөд орсон. Самбарцсан төгсөөл өөрөө самбраас авсан Болор Эрдэнэ. За 2 дахь нэмсэнд болохоор мөн л амжилтгүй болж байна. Чон бөмбөгийг тасалсан. Өөрөө контакт аваад дэшегээ явсан алдаа гаргалаа. За 2 жилийн шилдэг гүйцэтгэх нь алтан цэцэг алдаа гаргасан.
За Wings-ээс Алтайг талбайд оруулж ирж байна. Уянга сэлгэрүү шилжсэн. За Amazon-ийн хувьд өнөөдрийн тоглолтод тэгээд ялт байгуулах юм бол улирлын амжилт нь 2 тикс амжилттай болж ирнэ. Нийлэн тоглолтод Pirates-ийг болгож авсан. Хоёр дахь шилэл амжилттай боллоо. За нэг үзэгчд MVX багаас 2 дугаараас эхний 2 дахь завсралгыг захиаллаа. Шууд амжуулалтын плат Засварлын хугацаа дуслаа үзэгчтэй. За тоглолт 41 онооны зөрүүтэйгээр Amazon-ийн Илтав тэргүүлтээ өрнөж байна. За Wings-ээс сая засварлага захиалснаар залуун дасгалжуулагчийн мэдлэг тоглолтын үйл хугацаанд ердөө нэг засварлагын ирэх үлдэж байгаа. За харин Фран Гарсиа бол Гарсиа дасгалжуулагчийн 2 дугаараас түүний мэдлэг 3 засварлага ирэх байсээр Тамирын жижигдэлд оногч байна. Цэцэг Алтай. За нэг хуурм хөдөө игээд баруун 45 дээрээс шийдсэн зүйлт нь үнэл амжилттай болж байна. Бэмжав самраас үнгийг аваад уршаа Улаанбаатар хамтлагийн давтгыг хэллээ. Эхлэн. За Бэмжав Чондор ирсэн дамжуул. Годи Жон баруундаа саад ондын зашил амжилттай. За яг энэ өөртөө зай гаргаад дундаас өсөрч хөнгөө шидэж байгаа энэ шийдэлт бол Чоны өөрийнхөө одоо үндсэн тооны гол зэвсэг шийдэлт гэж хэлж болохоор юм тоон байсан. За Улаанбаатар хамтлагийн давталгаа Чон урагшаа өгсөн дамжуул Эрдэнэт инглэн 3 дээр сударсан холын зай шийдэлт дайлыг гарч байна. За Болорд нь хатгсан 2 дахь боломжоор Бэмжав давтсан өөрөө ахаад давтганы самбарыг авчлаа. Инглэн ахин нэг удаагийн шидэлтийн оролдлого нь энэ удаа урдтай болчихлаа. За Инглэнгийн энэ тоглолтод за дундын зай шидлийг нэг удаа амжилттай болгож 2 оноо авсан тоглолтыг үргэлжлүүлж байгаа. За дөнгөж бас сургуулаа төгсөөд дээдлэгт орж байгаа залуу тоглогч. Эмэгтэй дээдлийн баг хамгийн залуу тоглогч нь Инглэн байгаа. Аврал чимэг зурж ороод багийнхаа оноог хөрлөө. Эрдэнэт Бэмжав бөмбөгтэй байгаа Чон. Годи Жон цааш ахаа бодогтой руу чиглэсэн дамжуул дундаасаа таслагдсан. Энэрмаа урагшаа багийнхаа давтлагыг эхлүүллээ. Энэрмаа баруундаа яваад орсон. Тамир заалтай 3 оноо шидлэг гүйцэтгсэн. За Wings-ийн шидлэлүүд үнэхээр болдгоо дээ. За Тамирын дамжуул хамгаалагчаас гарч байна. За тоглоонд 12 секунд байгаа. Хурд жимэг Нэрмаа Алтай бөмбөгийг дуудаад авсан Бэмжав эсрэг. За хамгаалагчийг татаад Тамир дүлдээсэн Тамирын шидэлд оногч бай. За өмнөний төлөө тэмцэлтээр Amazon-соос алдаа гаргасан юм шиг байна. За Болорцгийн ихний алдаа. За энэ үед Улаанбаатар Amazon-соос сэлгээ захиалсан Эрдэнэмаа цаа талбайд орж ирж байгаа юм байна. За Эрдэнэмаа 8 оноотой тоглолтыг үргэлжлүүлж байгаа. Алтан цэцэг. За Тамир дээр гарч ирсэн дамжуул Тамир хөлгөөн дээр зөрөөд бусдад талбараа тойрож өгсөн дамжуул таслагдчихлаа.
Давуулж өгсөн Чон. Төвшин дээр Эрдэнэс суларсан 3 онооны шидэлтэн цагиргаад авч байна. Агта бөмбөг Амазост байсан хэмээр инхлэнгийн ихийгүү дамжуулалт таслагдсан зөрөөд Алтайгийн дамжуулалт таслагдсан. Тэрний явсаар Эрдэнэсийн 2 оноо олж хөвж байна. Тамир. За уран чимэгт бөмбөгийг өгсөн. Уран чимэг заныг зангаад болор цэцгээс зэрэг дайраад орсон. Эргэсэн хаалтанд орчлоо. За болор цэцэг илүү дуу үйлдэл хийлгүүгээр сая яг л дагаад хэсэг хамгааллаа. За айлуулгаас сэлгээ оруулж байгаа юм байна. Санжаас өрн болорын хитэн гэсэн өгч харагдлаа. Уран чимэг захын удаа болор цэцгээс рүү давталсан. Болор цэцэг давж гардггүй дээ. Өчигнээ дундаа Сумяс өрн бөмбөгтэй байсан довтлооны секунд дуслаа. За Вингсогийн төвлөрлийнхний тоглолт яалчгүй аврагуудын эсрэг шатаарсан хүчтэй багийн эсрэг ялангуяа энэ зүүн олон залуу тоглогчдыг нэгтгэсэн планы зүрхтэй бас дутуу байгаа нь харагдчихэв. Тоглолтын агуулгад эсрэгээр Амазонс тэгээд багийн гол 2 Монгол тамирчин байхгүй ч гэсэн тэгээд энэ тоглолтын агуулга бол томч өөрчлөгдсөнгүй тийм. Энэрма затнуудаас бөмбөг хаацсан Эрдэнэс урагшаад авахыг эхлүүлсэн 2-1 байгаа. За өөрөө контакттай төгсгсөн бөмбөг гараас хүчтэй гарлаа. Миксийн довтлохоо. Алтай голд бөмбөгдүүд авсан зүүн рүүгээ өдлөөд уран чимэг дундын зай шидэл гүйцэтгсэн шидэл дамжлаггүй болж байна. Болор цэцэг самраас бөмбөг авахыг алдаа гарлаа. Санжаас өрн алдаа гаргаж байна. За Улаанбаатар Амазонсын хувьд дээдлигийн дараагийн тоглолт 10 дугаар сарын 14-ний өдөр Алтод багийн эсрэг хийх юм байна. За Келли Чоны шидэл даваад явсан. Уран чимэг урагшаа өгсөн дэмжүүлэлт алтан цэцэг дахиад нэг дэмжүүлэлтийг өгсөн Амазонсын хамгаалалт. За ямар ч тач тоглооны хичээг нь сааруулж байна. Нэрмаа алтан цэцэг давлгын дөр зөрүүд явсан алдаа гарсан гэж хүлээж байна. Багийн дөрөвт алдаа. За Винксийн үеийг өнгөрсөн үеэр тэдний бүрэлдэхүүнд байсан хэд хэдэн тоглогч баг орхисон. За сод цэцгээс эхлээд туршлагатай тоглогч Хос Эрдэнэ, за залуу тоглогч Нандин цэцэг, Нанди Эрдэнэ гэдэг тоглогчд бол бас багийг орхисон. Мэдээж бас туршлагатай үеийн тоглогчдын мөнгөсөн хувьд бас багийг тэгээ холцсон бас фишиг өртөн тий. Штая байна. Штаягийн үед ийм хөгжлийн лигийн Баянгол Амазонс багийн бүрэлдэхүүнд тоглож байсан. За Келли Чон чөлөө шийдэл техник нь амжилттай. За өнөөдөр бол тэгээд Амазонсын 2 легионер тоглогч Амари Робинсон, Келли Чон гэсэн тоглогчдын үе бүр дээр ээлжиж гарч ирээд багийнхаа тоглолтыг аваад явуулчлаа. Яг 10 минутаар бүтэн тоглолцсон. Энэрмаа бөмбөг алдчихж байгаа юм байна. Келли Чон бөмбөн дээр ажилласан. Сүүлд Энэрмаагаас гарсан гэж шүүх заалаа. За Винкс дээр тэгээд нэмэгдээд Инхтуул Нарангоо 2 Алтан од баг руу явсан. За өчигдөр яг энэ Дархан Юнайтед аренад тоглолтоо хийж бас ажил авсан байгаа. Энэ өмнөх жилүүтэй харьцуулахад багийн бүрэлдэхүүн бол баг зэрэг
энэ суларсан гэж хэлж болно. За Айлилогийн алдаа 4-өөс дээш болчихсон байгаа. Чоны ээлж чидэлтэй амжилттай. За өвчтөд дуулахад энэ тоглолтын дараачаас 20 цаг 40 минутанд. За талбай эзэн Дархан United удирдлагын 2 дахь тоглолтоо Хов Чонхрууд багийн эсрэг. Тийм. За Хов Чонхруудын хувьд бол удирдлагын эхний тоглолт. За тэгээд доотлыг буюу дэм хөрсний лигээс дээд рүү дэвшин орж ирж байгаа юм баг. За Дархан United бол яг энэ аренада нэг тоглолтыг удирдлагын эхний тоглолтоо BCH Knights эсрэг хийж гисэн байгаа. За дамжуулт таслагдсан, уртнасан. Давцаад өнгөтэй уртнаас нь аргашаага татаад 3 онооны шилдэлийг олсон дутлаа. Уран чимэг. Давхшаад авахгүй ихэлсэн давхын дээр хаа дамжуултаа болсон. Санчес рүүгээ давхын дээр. За Эрдэнэмагийн хаалт байв та. Завгийн болор цэцэг хамгаалжсэн хажуунаас Эрдэнэмаа орж ирээ хаасан ч бас болор цэцгийн дээр ийл хэмжээлээс их өвчлөлтэй харагдаж байна. Алтан цэцэг бүмэд тоглолтод оролцуулсан Алтай. Энэрмаа. За Кэли Чоны эсрэг шахаад явах гэсэн бөмбөг үтэж Винкст байсан хэвээр их холоос 3 оноо шидэлт үүсгэсэн шидэлтэн дутуу гарч байна. Чон самраас. За болорцоо бөмбөгтэй өрн давтлахгүй бариад усган болов да. За ингээд үзэгчтэй. Аврагын хамгаалагчид Улаанбаатар Амзуус баг өнгөрсөн өдөр плей-оффын эхний шатны учраас харж үзсэн Винкс багтай удирдлагын 2 дахь тоглолтоо хийлээ. 2 дахь тоглолтын үр дүн 88-42-оор Улаанбаатар Амзуус баг энэ тоглолтоос хожил авлаа. За ингээд тоглолтоо хамтаас их үзэгчтэй баярлалаа. За 20 цаг 40 минутаас Дархан United аренад явагд сүүлийн тоглолт Дархан United болон Хов Чонхруудын тоглолтоор иргэд уулзъя. Let's go. Ингээд та бүхэнтэй Дархан хотоос түрэн гарсан лигийн 2 удаагийн авраг Улаанбаатар Амазонс багийн тоглогч Болор цэцгийг уулзуулж байна. Хамтаа алгадагч баяр хүргэе. Тэгэхээр Болор цэцгээс нэг зүйлийг асуумаар байна. Яг ингээд Дархан хотод Дархан United арена байгуулагдаад яг энэ талбайд тоглож явах мөч юу мэдрүүлж байна? Үнэхээр их гоё байна. Ер нь Дархан 10 жилээ Дархандаа төгсөж чадаагүй ч гэсэн ер нь өсвөр насаа Дарханд өнгөрөөсөн. Тэгээ манай 10 жилийн багш нар ирж үзсэн. Манай хамаатнууд ээж аа бүгдээрээ ирээд үзсэн байна. Ер нь амар гоё байна. Өнгөрсөн жил лигийн аваргыг дахин нэг удаа үрдсэн. Энэ жил Улаанбаатар Амазонс баг аварга хамгаалахад ямар нэгэн асуудал харагдахгүй байна гэж би үзэж байна. Харин Болор цэцэгт хэрвээ багт нь аварга авахад нэг зүйл хэрэгтэй гэвэл тэр нь юу авах вэ? Ер нь бол нэг хамгаалалт, нэг довтлохоо гэж ер нь манайх үздэг. Нэг довтлохооны төлөө бүх зүйлээ зориулна. Нэг хамгаалтын төлөө бүх зүйлээ зориулна. Тийм учраас хамаг чадах бүхнээ л зориулна да ер нь л. За баярлалаа. За баярлалаа.
Тэгэхээр үзэгчдээ Premier Sports League өнөөдрийн 2 дахь тоглолт болгож яг энэ талбай эзэн Дархан United болон тэдний эсрэг тоглох хов чонхрууд багуудын тоглолтыг туудахгүй шууд амжуул өргөх болно.